Сайн цаанаа та бүхний өдрийн мэндийг хүргэе. За намайг Хавч гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн 3-р түвшний оюутан Монгол хэлний багшаа ингээд суралцдаг. За утга зохиол урлаг судлалын техникийн багш даваад оржоор удирдуулан Чойс өрнгийн туйлсын баатруудын нэг нэршлийн өрмөд чимүүгийн судалгаа хийсэн. Судалгааны ихтгэлээ хэрэгжүүлэх бэлэн болоод байна. За юуны түрүүнд Монгол туйлсын зохиолын салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь Алтай урайхан баатарлын туйл байдаг. Алтай урайхачууд баатарлын туйлстай өөрийнхөө дээр зан заншил, соёл урлаг, хэл аялалгын эртний хэлбэрээр нь юу нь тусгасан байдаг. За тэгээ эндээс нь баатарлын туйлсаа үнийг мэдэж болно. За тэгээд ийм Алтай урайхаа өргөө олны аман зохиол, соёлын хөгжлийг тэр олог өв саналтай баатарлын төлөвөөр бүрэн мэдэж болохгүй. За энэхүү өв соёлыг өвлөн тээсэн нэгэн туйлж бол Сүхийн Чойс өрн юм аа. За энэ Сүхийн Чойс өрнгийн хайсан туйлуудаас дараах 3 туйлыг их хэрэглэлтүүнээр сонгож авсан байгаа. За нэгдүгээр эдгээр туйл нь үрийн тоогоороо ялгаатай гарч болно. За тэгээд түүнээс гадна эдгээр туйл нь эцэг хүү хоёр үеийн үйл явдлыг өгүүлдэг угсраа туйл буюу одоо өгүүл хэмжээр адил төстэй. За энэ мөрийн тоогоор ялгаатай хэрнээ өгүүл хэмжээр адилхан эдгээр 3 туйлыг сонгож авсан байгаа судалгаа. За судалсан байдлын хувьд түүний намтруу уран бүтээлийн судалгаа нийлээд 4 хүрээнд хийгдсэнийг харж болно. За тэгээд эдгээр бүтээлүүд нь намтар ерөнхий тайм эмхтгэл болон тайлбар шинжилгээ давмгаас нь ажиглагдаж байгаамаа. За харин түүний тайсан туйлыг аман хвшлийн онцлогийг нь тэр формулагийн онцлогийн төвшөнд бол тайлбарсан судалгаа харах хомсоо байна. За тийм учраас яг энэ талаас нь судалж байгаа нь энэхүү судалгааны шинэлэг тал нь болж байгаамаа. За ам формулагийн онцлогийг тайлбарлая. За Америкийн эрдэмтэд болох Мельвин Париба, Альберт Лорнер аман уламжлалт туйл судалт холбогдлыг хээрийн шинжилгээг боловсруулан боловсруулсан аман уламжлалыг задлах онол арга зүйн тогтолцоо юм аа. За ер нь бол ийм туйлчид формула буюу тэр хөвшмөл хэллэг ашиглан бүтээлээ цээжээр зохиогоод түүнийг дамжуулдаг гэсэн үндсэн санаанд тулгуурлаад амын яриагаар уламжилсан зохиол бүтээл хэрхэн бий болж хадгалагдгийг тайлбарлагддаг онол гэж ойлгож байна. За энэхүү судалгааны хүрээнд дараах нэр томьёог мэдсэн байвал зөвхөн за формула нь одоо тэр давтагдж байгаа шинж бүхий тэр хөвшин тогтцоо холбоо үеийн формулаг юм. За энэ судалгаанаас Эзэн Улаанбаатар гэдэг тэр баатрийн нэр нь өөрөө формул болж байгаа. За энэ баатрыг тодтогч байгаа тэр жаргалтай гэдэг холбоо үеийг урд нь нэмээд өгөрөө тэр нь өрмөц чимэг үг болоод за яг энэ баатраа тодтогч байгаа бүтэн мөрийг нэмээд одоо жишээ нь энэ харах юм бол уулыг тодтогоод, ардыг тодтогоод, морийг тодтогоод энэ мөрөөр нэмэгдсэн байх юм бол тэр нь өөрчлөгдсөн чимэг үг болж байгаа маа. За мөн тодорхой нэгэн нэгжид тэр формулагийн дахин илрүүлэх давтамжийг бол формулагийн давтамжийг нэгтгэж байгаа. Энүүгээр тухайн баатрийн дүрслэг тэр туйлд яг хэдэн хувийг эзлээд байгаа юм бэ гэдгийг мэдэх боломжтой. За судалгааны арга зүйн дарааллын хувьд хамгийн эхлээд задлан шинжилгээ туйлыг сонгож авсан. За дараа нь гол болон дагалдах баатрийн нэрийн давтамжийг нь тоолоод тэр яг туйлд хэдэн хувийг нь эзлээд байгаа юм бэ гэдгийг тодорхойлсон. За тэгээд тэндээ яг ямар тохиолдолд нь өргөдгсөн чимээгүй тодорхойлсон юм бэ гэдгийг задлан шинжилээ. За дараа энэ 3 туйлд яг адилхан зүй тогтол илэрж гинэ үү гэдгийг энэхүү судалгаанд судалсан байгаа. За хамгийн эхлээд туйлын баатрийн формулад давтамжийг нэгтгэж. За одоо сая дурдсан туйлд хамгийн олон давтагдж байгаа баатраа сонгоод түүнийг гол баатар гэж үзээд давтамжийг нэгтгэцийг тооцсон. За энэ дээр галзуу арга хөл гэдэг формулаа жишээ болгож авч үзсэн байна. За галзуу арга хөл гэдэг туйл нь өөрөө 1938 үгтэй мөртэй туйл. За тэгээд түүнээс галзуу арга хөл гэдэг галзуу арга хөлийг ингээд тодтогсон мөр нь 79 грамм мөрөө байна. За тэгээд эндээс давтамжийн нэгтгэцийг тооцоод үзэхээр галзуу арга хөл гэдэг формула нь өөрөө 4% эзэлж байна гэсэн. За яг энэ жишээгээр 3 туйлынхаа 15 баатрыг баатрийнхаа давтамжийн нэгтгэцийг тооцсон байгаа. За энийг илүү ойлгомжтой графикаар харуулъя. За эндээс ажиглах юм бол туйлын мөрийн цон ялгаатай хийдэж тэр баатрыг тоочин дурдж байгаа давтамжийн туйлуудад ойролцоо байна гэсэн. Одоо жишээ нь галзуу арга хөл 1900 орчим үгтэй гэтэл бужид авахаан бараг 5000 орчим үгтэй байхад тухайн баатрын дурдж байгаа давтамжийн нэгтгэн ойролцоо байна гэсэн. Бараг 2 дахин их мөртэй байхад юм ойролцоо бараг бужид авахаан ч илүү цөөхөн байгаа жишээ нь харагдаж байна. За мөн
эндээс хажууд хоёр дахь зүйл нь туйл Баатар хөвгүүн дайсан дагин хадам гэсэн дараалал нягцсан буур хандлагатай байна гэсэн. За тэгэхээр Баатарыг хамгийн их дурдаад хадмыг нь хамгийн бага дурж байна гэх мэтчлэн энэ үзүүлэлтийг харж болж байна. За үүнээс мөн туйл үг графикаас ажиглах Баатарын формула чимэг үгээр тодтогсон 100% эзэлж байна. За одоо жишээ нь Азан оргил гэдгийг мөр 72% илэрж байгаа тэрнээс өртөө 6 л өргөтгсөн чимэг үгтэй байна. Эсвэл чимэг үгтэйгээр дурдсан байна гэдээ маш 100% эзэлж байгааг бас энэ графикаас харж байна. За дараа нь чимэг үг гэдгийг яг ямар бүтцээр авч үзсэн бэ гэхээр за одоо түрүүний нэр томьёо тайлбарлах гэсэн. За одоо тэр Баатар гэдгийн формула. За тэр урдлын хаалтнаар чимэг үг гэдгийг нэмэхээр өрмөц чимэг үг болоод за тэр нутаг албат морь гэдгийг нэмээд ирэхээр өргөтгсөн чимэг үг болж байгаа. За иймэрхүү бүтцтэй байна гэж тодорхойлоод тэгээд судалгаа хийсэн байна. За тэгээ яг тэр өрмөц хийгээд өргөтгсөн чимэг үгийн хэрэглээ зүй тогтоог тодорхойлсон. За ээлжид 3 төлөөс бүртгэсэн өрмөц олон өргөтгсөн чимэг үгийн жишээг аль төстэй шин чанараар ангилсан. За тэгээд ердөө ганцхан удаа тохиолдож байгаа юм бол тэрийг бусад тохиолдолд ангилсан байна. За эндээс харахад Баатарыг танилцуулах нь хамгийн өндөр буюу 48%-ийг эзэлж ирсэн. За тэгээд 14 тохиолдолд бүгд Баатарыг нэг юм уу 3 зүйлээр нь тодтолгон өргөтгсөн чимэг үг гэсэн. За харин бусад тохиолдолд байгаа 8 тохиолдлын 6 зөвхөн чимэг үгээр тодтолгон өрмөц чимэг үгийг бүтээсэн байгааг эндээс бол болж байна. За тэгээд яг саяны 3 төлөөсөө гол 3 Баатараа сонгож аваад яг ямар тохиолдолд нь ингэж чимэг үг тодтолгоод байгаа юм бэ гэдгээ илүү илэрхийлэн танилцуулсан байна. За тэгээд тэр улаан өнгөөр болохоор Баатарыг танилцуулах үед гэдгийг илүү тодтолгож өгсөн байна. За тэгээ энэхүү хүснэгтээс харахад туйлын Баатарыг ихэнд эсвэл туйлын ихэнд Баатарыг танилцуулахад дайсан гол Баатарыг танилцуулахад эсвэл хүүн хадам эцгийг танилцуулахад ч юм уу хэм тохиолдол ихэвчлэн танилцуулахад илэрж байгаа гэж гэдгийг харуулсан байна. За энд болохоор Эзэн Улаанбаатар Баатарын формулагийн тодорхойлт шиг харуулсан байна. За тэгээд ерөөсөө Баатарыг нэг зүйлээр буюу өргөтгсөн чимээгээр ихэвчлэн танилцуулахад тодтогдсон байна. За үүнийг Бужиндава хаан Баатарын формулагийн тодорхойлт шиг дээрээс харж байна. За тэгээд энэхүү зүй тогтол нь зөвхөн гол Баатараас гадна өөр дагалдах Баатаруудад илэрж байгаа мөн гэдгийг бас шалгаж үзсэн байгаа. За энэ дээр хатны жишээ дээр авч үзсэн байна. Ноёлгоо дандаа хатны гэж 11 удаа илэрснээс 3 удаад нь өргөтгсөн юм үгтэй. За энэ дээрээс туйлын эхлэл хэсэг дүрийг танилцуулах үед олцлогдсон явсныхан дараа нууж үлдээс номтой шар бичиг уншихад бал улаан хүүгийн алдар нэрийг дуудаж алтан онгоцыг үргэх үед ингэж илэрсэн байна. За түүнээс гадна за энэ дайсныг бас илэрхийлэхэд ингэж харагдсан. 33 удаа матар хар соёл гэх дайсныг дуртахад 2 удаад нь өргөдгсөн ч юм үгтэй. За энэ дээр бүр дэлгэрэнгүй буюу нутаг албат морийг татчихсан байх юм. За энэ нь дараа хоёр тохиолдол буюу туйлд анхлын өргөд танилцуулахад Уг Мансыг Ясан Баатарын алдар нэрийг дуудсан тухайн Баатарыг тодтох үргэлж ингэж илэрчээ. За эндээс би дараах дүгнэлтийг гаргасан байгаа. Туйлын мөрийн тоо ялгаатай ч формулагийн давтамжийн нэгтгэж ойролцоо байгаа нь тэр туйлын урт богиноос үл хамааран Баатарыг тоочин дурдах нэрлэхэн тогтмол байж болох тэр там хэлийг үүсгэж байгаа юм. За хоёрдугаар Баатарыг танилцуулахдаа ямар ч өргөтгсөн чимээгийн формула хэрэгжилжээ. Үүнд мөрийн тоо цөөн туйл нэг зүйлээр нь харин мөрийн тоо их Бужиндава хаан туйлд ямар 2-3 зүйлээр нь тодтогдсон байгааг бас харж байна. За тэгээ ийм Баатарыг тодтогдох өрмөц хэл хэлхийн чимээгийн бүтцэн туйлын мөрийн тоотой холбоотой байна гэж таамаглаж байна. За 3-дугаар түүнчлэн уг зүй тогтох бусад Баатарт адилхан тохиолдож буй эсгийг шинжилгээд чимээгээр тодтогдох тохиолдол зөвхөн Баатарыг таниулахаас гадна насны 3% нь төрийн чухал өгүүлбэр гэх мэт тодорхой нөхцөл илэрж байгаагаас биш тухайн Баатарт урдан болгон тохиолдохгүй байна гэх дүгнэлтэд хүрсэн. За тэгээд номзойн болон тариулж байна. За тэгээд анхаарал хандуулсан байна.